миний хайсан зааврын дагуу бол энэ үүссэн уусамлаа спиртэн болон 3 үлдсээр ашиглаж халаахад бол өнгөний өөрчлөлт ажиглах хэрэгтэй байсан. Гэтэл ямар нэг уруул явагдаагүй. Тэгээд миний таамаглалаар бол спиртэн дэнгийн халаах хүч нь муу байсан. Тэгээд уруул явагдах температур бага байсан учраас бүлгүүцэн гэж үзээд дараагийн удаа туршилтаа хийхдээ найруулах усаа болохоор бүтцсэн усыг сонгосон. Тэгээд ийм халуун хар туулгын нитратын уусамлаа мөн адил шүтэн колборыгээд дээрээс нь цууны хүчлийг нэмээд дараа нь калий йодтой нэмэхэд бол энэ удаа шар өнгийн тонц биш өнгөгүй тунгалаг ус болсон. Ягаад гэвэл хар туулгын йодт нь өөрөө халуун усанд бол уусдаг гэсэн. Тэгээд үүнийгээ бол тасалгааны температурт хүргэхээр үлдээхэд бол багаар шар өнгөтэй хар туулгын йодтын гялалцсан талстууд бол бууж эхэлсэн. Энэ талст нь бүрэн бууж дууссан дараа бол уруул явж дууссан гэж үзээд үүний дараа бол бүх тунц нь нийт уусмынхаа бол ёроол тунсан нийтдээ тунгалаг ус шиг бол харагдчихсан. Харин үүнийгээ шилэн саваагаар хутгахад бол тунцнууд нь хөдөлгөөнд ороод бүхэлдээ шар алчиг гоё гялалцсан дүр зэрэг үзсэн. Энэ туршил нь болохоор нэр нь алтан бороо гэж байгаа. Тэнгүүд ингээ хальт сонсоход бол алтаар хийдэг юм болов гэж айгүй олон хүмүүс боддог баг. Яг үндэ бол хар туулахын йодид байсан. Тэгээ энэ нь нэгдүгээрт бол айгүй гоё үзэмжтэй. Тэгээд манай сургууль дээр бас хэрэглэх түн бодисууд нь бэлэн байсан болохоор энэ туршилтыг сонгож ирсэн. Гомдоо баярлалаа.